Inside of it, it's saying Paul George. Can you see that red sofa so far? Сайн байцгаана уу? За Балкикс байна. Өнөөдрийн пүүз Paul George 5. Paul George 5 Performance Review буюу монголоор туршилтын төв. За хамгийн түрүүнд хэдүүлээ. За энэ пүүзнийхаа өмсгөлийн талаар ярилцъя. За би бол хувьдаа 42.5 өмсдөг Nike-г ярьзмаар. За тэгээд 42.5 авсан байгаа. Тэгээд өмсгөлийн хувьд бол яг арзмаартай яг маш сайн таардаг. Дэндүү том биш, дэндүү бариу биш. Би бол өөрөө тийм өргөн хөлтэй биш болохоор миний хувьд бол энэ пүүз нарийдахгүй лээ. Зарим өргөн хүмүүст бол жоохон барих магадaltaй гэсэн тийм юм уншсан. За тэгээд миний зөвлөх бол өөрийнхөө өмсдөг Nike-г арзмаараа авахд зүгээр хаа. За тэгээд өмсгөлийн хувьд бол тун өвтэйхэн шүү. Айгүй өвтэйхэн байлаа. Хилэн одоо энэ неопрен гэдэг материал нь одоо юм нилоныг юм бамбалзуурны гадуур юм нилон бүрдсэн материал гэж одоо хэлээ да. Тэрнгээр тийм материалыг хил хийсэн болохоор маш өвтэйхэн одоо зарим пүүзний хилч ингээд хажуу тишээ ороод нэг талд ингээд нухаад холгоод байдаг. Энд бол тийм байхгүй. Яг сайхан хөл ороод таг барьчдаг. За миний хувьд бол энэ пүүзийг ерөөсөө хүчтэй үлдэх шаардлага гараагүй. Одоо пүүз нь өөрөө цаанаасаа хив сайтай болохоор ч юм уу да. Нэг тийм хүчтэй үлдэх шаардлагагүйгээр одоо миний хөлийг бол ерөнхийдөө ингээд сайн барьж байсан. Миний хөл одоо хоёр тишээ халихгүй. Одоо өсгийн дээрээ сугараад байхгүй. Тийм байлээ. Тэгэхээр одоо fit өмсгөлийн тал дээр бол ярхан байхгүй, айгүй гоё. Хөлд хөвших хугацаа гэдэг байгаа. За тэрний хугацаа бол за миний хувьд бол нэг өмссөн үгүй юу. За тэгэл маш өвтэйхэн болцсон. Зарим пүүз ч одоо ерөнхийдөө бүтэн арьсан пүүз, хуучны 90-ад оны пүүзүүч одоо нэг нэлээд олон өмсчээж, улан зөөлрөх юм уу, дээд материал нь зөөлрөөд хөлөнд хэвшдэг. Одоо сүүлийн пүүз бол тэрийг аль болох багасгах гад одоо материалын юм ойсон материалыг маш их хэрэглэдэг болсон байгаа. Тийм болохоор одоо энэ пүүзнийхаа материалын тухай ярилцъя. За миний хувьд материал муу айгүй онцгой материал. Дээрх одоо сэтгэн материал. Одоо сэтг гэх юм уу да нэг ойсон зөөлхөн одоо харж байгаа бол ингээд. Гэхдээ тоглоход бол ямар ч нөлөө байхгүй зөөлхөн.
Ингээд нухаад байхгүй. Тэгтээ яг тэ чинь өөрөө $110 пүүз ерөнхийдөө одоо пүүзнүүдийн хувьд бол нэлээд боломжийн үний пүүз боломжийн үнийхтэй ордог болсон. Одоо $110. Тэгээд яг харж байхад одоо тэгэл хямдрах бах төө. Тэгээд материалууд яг та ингээд нэг юм сэтг материалыг одоо лидрийн материалтай хослуулсан. Ард зэхээрээ лидринтэй, урдлын одоо энэ одоо хатуу байх шаардлагатай хэсгээр одоо лидринээ оруулаад урд одоо хөлийн нугардаг хэсгээр бол аль болох зөөлөн материал болох энэ сэтг материалаа хийсэн байлээ. Сэтг материал бас давхар амьсгалж идэг материал, хөл халуудаад байхгүй амьсгалнаа гэсэн үг. За энэ доторх юуны тухай их ярих юм их байна. За пүүсний доторлогоо бол маш хямдхан, маш муу тийм нилон материалаар хийгдсэн байлээ. За бөөсдөхөд угаасаа энэ пүүз ардлаараа бөөсөрдөг. За тэр бөөсдөх бол угаасаа тэгээд бөөсдөж байлээ. За дээрэс нь энэ материал хөл хөлрөгдөг. За тэгээд миний зүүнтлийн хөлнийх нь ялангуяа дотроос ахаа урагдаад, өсгийн хэсгээр урагдаад, үрсээр хагаад урагдаад, тэр нь ангаагаад, дотор нь байсан жоохон зөөлөвчүүд нь бүгд цуваад унаа дуусж байгаа. Тэгэхдээ зөвхөн зүүн хөлөндөө баруун хөл нь зүгээр байгаа. Тэг жоохон шивэрний асуудалтай хүмүүс бол тэгээд жоохон шивэртдэг хүмүүс бол жоохон шивэрдэх баха. Тийм болохоор хөлөөсөө аваагаад амьсаа тоглох болгондоо солиод тоглосныхаа дараа пүүзээ одоо цөмгөн дотроо мартаж хонголохгүй байхыг маш томоор анхааруулмаар байна. Тоглож дууссан бол гэртээ очиод цөмнөөсөө гаргаад парныхаа доош тавьд юм уу тэгээд байн хатааж байгаараа хөлөө байн гуугаараа амьсаа байн солиорой. Тэгэхгүй бол шивэртэх магадaltaй. Минийх шивэртэйг байна. Одоо пүүзний cushion буюу зөөлөвчийн тухай ярилцъя. Энэ пүүзэнд Nike-гийн одоо маш олон жил хэрэгжилж заншсан Nike Air гэдэг агаар гэж орчуулагдахаар тийм технологи хэрэглэсэн. За Air гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ямар учиртай технологи вэ гэхээр зузаан уутыг үлээгээд хийжүүлж байгаа тэрийгээ ингээд одоо хөлний оловчны хэлбэрт оруулаад ингээд шахацсан гэж одоо ойлгож болно. Одоо маш бүдүүлгээр хэлэхэд. За тэр нь болохоор зарим пүүзэнд одоо зөвхөн одоо үлмийн энэ хэсэгт оруулах ч юм уу эсвэл өсгийн энэ жижигхэн тийм air хэсгийг оруулдаг л да. Гэхдээ энэ пүүзэн дээр болохоор тэр чигээрээ уловч нь тэр чигээрээ airтэй гэсэн үг. Тийм болохоор маш өвтэйхэн байлаа. Зөөлхөн ялангуяа гадаа тоглоход өвдгөнд шагаанд сүүжинд одоо ирэх ачаал маш багасдаг. Одоо зөөлхөн пүүз байхад тэрийг бол энэ ажлаа бол маш сайн хийсэн технологи гэж одоо хэлмээр байна. За энэ Nike Air технологиг одоо юм бүтэн оловчаар хэрэглэсэн одоо пүүзнүүд одоо миний санаж байгаагаар Jordan 7, 10, 11 за энэ пүүзүүд хэрэглэсэн байдаг. За Air нэг одоо нэг төвхтэй юм нь одоо Jordan ялангуяа Jordan 10 өмсчээсэн хүмүүс бол мэдж байгаах алхахаар ингэ дуурайд идэг. Нэлийн хэсэг өмсдийн дараа ингээд гуак ч юм уу те нэг дотор нь усч орцсон юм шиг. Гэхдээ тэр Air нь хагараагүй мөртлөөс өөрөө нэг тийм сонь дуу гаргаад байдаг. За энд бол яа харахгүй тэр дуу гарч байна. Баруун хөлөнд миний одоо дуу нь орцсон алхахад яг гуак гэж дуурайд байгаа. Гэхдээ одоо яг та сакс тоглож байхдаа дуу хамаагүй юм чинь дээ. За тэрийг анхаараарай. Энэ пүүзэнд одоо Nike Air-ыг яг яаж оруулсан бэ гэхээр яг оловчны доор маш өвтэйхэн. Заримдаа одоо пүүзний Air-ыг уулных нь доор хийчихээр тэр Air мэдэгдүүлдэ хатуу пүүз шиг санагддаг. Тэгэхээр нэлээд олон удаа өмсний дараа нэг жоохон юм бамалцах тийм мэдрэмж төрдөг бол энэ бол өмсөн гутал шууд тэр мэдрэмж зөөлхөн гэсэн агаар дээр байгаа тийм мэдрэмжийг бол шууд авна.
Paul George 4 тэр технологи хамгийн түрүүнд хэрэглээд тэгээд 5 руугаа бас шилжүүлж одоо тэр технологи уйлруулан хэрэгэлсэн байгаамаа. Одоо хэдүүлээ энэ пүүзний traction буюу газартаа барьцалдах чадамжийн тухай ярилцъя. Хөлний улны хээгэр одоо улаа хийсэн байлээ. За хамгийн сүүлд ямар пүүзийн ийм хээтэй хийсэн бэ гэхээр миний санаж байгаагаар Kobe хийсэн Kobe-гийн одоо хөлний хэлбэрээр ч юм уу да. Тэгээд тэр пүүзний газартаа барьцалдах чадвар бол маш өндөр байсан. Гэхдээ надад бол таалагдаагүй. Яг тэр арай л энэ нэмхэн материал нь арай нэмхэн хийгдсэн. Тэгээд одоо манай Монголын нөхцөлд яаж яахт одоо заал ямар байдаг вүлээ. Нилээн тоос шороотой байдаг. Тэрэн дээр тоос шороо хурдан ороод тэгээд айгүй хурдан юу болорцсон. Альтердаг болоод тэгээд заавал гараараа ингэж арчсны дараа айгүй сайн байж байсан. Тэгээд айгүй хурдан буцаад тэр юу руу олон тоос ороод тоос шороо ороод нилээн альтрах шинжтэй. За энэ болохоор тийм бос байж магадгүй. Нилээн төстэй улт бол ковид гарснаас хойш бүх заал хаагаад одоо жил гаруй болж байна. Тэгэхээр энэ пүүзийг зөвхөн гадаа тест хийсэн байгаа. Миний хувьд гадаагны хувьд бол гадаа ямар ч пүүзний бол баг зурндөө. Ялангуяа миний тест хийдэг энэ газар бол юм машины замны асфальт чиг тийм талбайтай арзгар гэсэн үг. Тэгээ баг гуталтаас ч зуурхаар тийм талбай. Тэгэхээр тэрэн дээр бол маш сайн зурж байгаа. Тэр бол ямар ч асуудал байхгүй. Гэхдээ эсрэгээрээ энэ бол гадаа хэр сайн удаан хэрэглэн хэр удаан байж чадах вэ гэдэг дээр бол аль хэдийнэ энэ хэсгээрээ байхгүй болцсон. Nike-гийн пүүзнүүдийн уулны нэг одоо онцгой тал гэх юм уу да. Резин маш тийм зөөлхний хэрэгэлдэг. Тэгээд зөөлхөн байх тусам дотор зааланд барьцалдах чадвар сайн мөртлөө гадаа тоглоход маш урдан ингээд балруул шиг ингээд зүлгүүрдээд алга болчдөг. Зарим нь бүр ингээд томороо ингээд тасраад одоо энэ дээр томороо тасарч унсан хэсэг байгаа. Энийг одоо зургаар үзүүлье. Гадаа бол маш хурдан зүлгүүрдэж алга болохоор тийм уралтай байгаа. Тийм болохоор би юу зөвлөх вэ гэхээр энэ пүүзийг гадаа тоглохгүй байвал маш зүгээр. Хаяа одоо Монголын нөхцөл чинь одоо нэг юм зүлэгтэй гадаа талбай байгаад байдаг шүү дээ. Тэрэн дээр бол асуудалгүй тоолж болно. Асфальтын талбайтай, эсвэл тийм арцгар талбайтай одоо нэг байрны дунд байдаг шийдэн дээр бол ер нь тоглоод димий баха. Заалан дотор юм уу гадаа тоглол тийм зүлэгтэй талбай дээр тоглож байсан. Арай удаан идэх боломжтой болно гэсэн үг. Тэгээ миний хувьд бол энэ пүүз таалагдсан. Амар таалагдсан уу гэвэл үгүй. За миний бодлоор хамгийн сайн чанар нь энэ пүүзний хамгийн авууштай чанар бол мэдээж cushion зөөлөвчин. За хамгийн муу тал нь бол одоо энэ пүүзний материал юм уу да, хилцсэн материал. Айгуу муу. Дотор урагдж байгаад нэг хитэн тоглолтын аюу даахгүй. За тэгээ тийм байна да. Энэ дээр одоо оноо за дараачих юмнаас нэг онооны системд орё гэж бодож байна. Өнөөдрийн хувьд ингэсгээд хүзээ өндөрлөе. Пүүзний хувьд бол маш тав тухтай боломжийн хямдарсныхан дараа аваарай. $110 аваад бол нэг хэрэггүй байх гэж бодож байна. Одоо энэ удахгүй хямдралд ороод нэг $70-80 болдог санагдаж байна. Тэгэхэд нь авахд бол тундаж өг пүүз гэж хэлье. За дараагийн нэвтрүүлэгт энэ пүүзийг тест. Баярлалаа.